Сайн байна уу? Энэ өнгөт орчлонгийн өглөөний сайхан мэндийг хүргье. Өдрийн сайхан мэндийг хүргье. За энэ өдрийн мэндээ сайн байна уу? Сайн байна уу? Хоёулаа анх 2024 оны 4 сарын 3-ны даваа гарагт 2024 оны 12 сарын 4-ний даваа гарагт хоёр удаа уулзчихсан. Өнөөдөр ингээд 3 дахь удаага урахад сайхан хүлээж авсанд маш их баярлалаа. Олонсын багштай, Эрка багштай. За тэгээд За баярлалаа. Тийм бах нэг одоо сүүлд хизээ уулзлаа. харин тий. Монголд очичоод Фест Академи дээр нь очиж уулзсан тийм ээ. Тэрнээс хойш бас он цаг хугацаа бас өнгөрцөн Мгм. биш үү. Тэгээ Эрк огшийн маань ертөнц бол гайхамшигтай. Даваа доржийн Эрдэнэ сүрэн багш Эрка багш гэж яагаад дуудаад байна вэ гэхээр шавь нарын нь одоо сэтгэлээс гарсан энэ сайхан нэрээр нь хоёлоо өнөөдрийнхөө хөөрөлд өнийг явбал зүгээр ахаа гэж бодож байна. Тэгээ Эрка багш маань нийтдээ 20 гаруй жил багшилж байгаа. 10 жилийг маань 10 жилийн хугацаанд одоо Фест Академитай холбоотой. Тэгээ би таныхаа тухай өмнө нь одоо ярьж байсан. За тэгэл офлайнаар зөндөө уулзж байсан. Нэгэн тэмтэрсэн хүний хувьд арай жоохон өөр өнгөнөөс өглөө болгон өдөр болгон хүмүүс шин ном уншиж явдгаа ер нь зарим нь анзаардаг байх, зарим нь анзаардаггүй байх. Таны тухайд болоод өглөө болгон хайртай шавнарлуугаа очиод тэр хүн хүүхэд бүртээ харьцаж гин гэдэг нь шин ном болгонтой уулзаж шин мэдрэмж шин хүмүүсийн хүсэж идэг аз жаргалын нийлбэрүүдийг та өглөө болгоо өдөр болгоо авч идэг. Тэгэхээр ойрд тэр уншиж байгаа номнуудынхаа тухай сайхан хөрөлдөөнө хэлээд. За ойрдоо ер нь нөгөө хүүхдүүд олон болсонтой холбоотойгоор би хүүхдүүдтэйгээ уулзах гэхээс илүүтэй тэр хүүхдүүдийг толгойлж ажиллаж байгаа багш нартай илүү ойрхон ажиллаж байна л да. Тэгэхээр баг э, хүүхдүүдээ баг одоо юу гэдгийг санах гэх юм уу да. Тийм болж байна да баг. Хүүхдүүдтэйгээ уулзаж амжихгүй байх тохиолдол бас их. Ааха. Тим орон зай руу яваад орцсон байна шүү. За тэгвэл багш Тэгэхээр нартайгаа уулзж яхад багш нарын маань тэр дотоод сэтгэлийн орон зай хүүхдүүдтэйгээ ажилласан бас гоё зүйлээр та дамжиж ингэж сэлж байгаа юм байна. Тэр тухайга ярил. Тэгээ анх одоо нөгөө юугаа Feel Fast Academy байгуулчаад би одоо ингээд 30 40 хүүхэдтэй за өсрөл нэг 50 50 60 80 хүүхэдтэй болвол ингээд дунд болвол ингээд эргэлдээд ингээд явж исэн л та зөвхөн нэг одоо нэг насны гэсэн үг 8 дахь ангийн. Тэгээд тэгтээ одоо болохоор нөгөө бүх ангийн хүүхдүүд дунд тэгээ баг 200 300 шахам хүүхдүүдийн дунд хүрэлцэж ажиллана гэдэг чинь бас овоо хөөрхөн асуудал байдаг юм байна. Тэгээ тэр хүүхдүүдийн хамгийн гол нь ялгаатай нь сэтгэл зүйн онцлог нь өөр тий ийм байдаг юм байна. Тэгэхээр энэ тохиолдолд одоо яаж нэгэн зэрэг нэгэн жиг тэр одоо ИК мат хөтөлбөрөөр тэр сэтгэл зүй суурьтай математик одоо дасгалжуулалтаа тий хэрхэн яаж ахицтай явах вэ бүгдийн тий хамтд нь маасаараа явах вэ гэдэг тэр нилээн бас бодож тунгаасан л да. Бодол эргэцүүл асуулт тавьж тэрэн дээрээ эргэцүүлж тунгаах ажилладаг баггүй хийлээ. Тэгээ энэ хугацаанд бол бүгдэнд нь хүрэлцэж бүгдээрэнд нь тэр тэмтэрч гэх юм уу да тий мэдрэмжийн хүч хүрхийн тулд багш нартайгаа л маш нэгэн холбоотой байх хэрэгтэй байна гэдэг дээр л тогтсон. Тэгэхгүй бол би чинь хэдвүлээ хүүхдүүд чинь хэдвүлээ тий хүрэлцэхгүй. Тэгэхээр нөгөө илүүтэй их багш нартаа чиглэсэн хандлага, багш нартаа чиглэсэн тэр дотоод сэтгэлийг нь тий уудлах тэр багш маань өөрөө тухтай тогтоо чин сэтгэлтэй ирмэлзэлтэй байж ээж тэр түүний цаана байгаа тэр өрсүүд тэр хүн дээр тухлах тий яг би нөгөө өөрийгөө хувилахыг л хүссэн. Би яг нөгөө хүүхдүүдтэй ямар сэтгэлээр хандаж яаж одоо тэдрийг ойлгож тэгээ тэд нартай ярилцаж тэдний хүсэл чиглэл мөрөөдөлд нь нийцүүлж мөн аав ээжийнх нь хүсэл чиглэл мөрөөдлийг нийцүүлж за миний одоо өөрийнхөө одоо хүлээж авсан тэр үүрэг даалгавраа хамтд нь нийцүүлж бүгдээрээ нэг хин хиндээ нэг одоо төггүй хүн шиг яаж энэ урагшлах вэ гэдэг дээр бодол эргцүүл хийдэг байсан тэр одоо багшийн тэр арга барилаа нөгөө багш нартай хуваалцахыг эрмэлзсэн нэг жилийн ард гарч ийн гэсэн. Тийм байна. За тэгээд нэг жил гэдэг маань бас нэг бодоход хурдан юм шиг мөртлөө тулж ажиллаж байгаа хугацаанд бол минут секунд хорон бүхэн таны хувьд бол маш чухал юм шүү дээ тийм ээ. Тэгэхээр олон суу багшийг, Эрка багшийг хувьдах ажил маань хэр явж байна?
Яг вэ тэгэл чадлаараа явж лээ. Ямар ч байсан би нөгөө өөрийнхөө зүгээс шалтгааллах тэр зүйлийг тултал нь хийх гэдэг дээрээ л байдаг. Тэгээд яг хуу бусад хүмүүст гарах тэр хүлээ нөгөө хүмүүсийн нөгөө хүлээж авах байдал янз янз байдаг юм байна л да тий. Тийм болохоор тэдрийг бол тийм байх, ийм байх гэдгийг нөгөө хүлээхээс илүүтэй өөрөөр хэлбэл өндөр хүлээл тавихаас илүүтэй ямар ч байсан өөрийнхөө зүгээс чадах зүйлээ л хийчихье. Тэгээд үлдсэнийг нь одоо тий ёстой нөгөө тэнгэр нь мэддэг гэдэг шиг ингээд л явж юм л та. Тэгэхээр ямар ч байсан нөгөө байгаагаа би ингээд нэг чамлахыг бол хүсэхгүй байгаа. Хангалттай хөрхөн үр дүнтэй болж ийна л гэж үзэж байгаа. Тэгэхээр мэдээж нөгөө нь л басан илүү л нөгөө ахиуц амжилт гаргахын тулд би яах вэ? Бид яах вэ? Цаашд яах вэ? Юун дээр алдаа оноо байна уу ч гэдэг юм уу. Ингээд дийсэлсэнүүд бол баггүй би л дээ. Ямар ч байсан чамлахааргүй тий. Тэгнь. Удмыг чимсэн нялх өрсөй. Таныг тойроод одоо анх бол цөөхөн байхад чанар гэдэг зүйл хүүхэд болгон дээр очиод байсан байна. Одоо ингээд томсоод цар хүрээ ихсчихэр хүүхэд болгоны тэр нялх өрсөд дээр очих нөгөө мэдрэмжүүд маань та өөрөө ажиллахгүй байгаа болохоор жоохон сарнихч гэдэг юм уу хүссэн хэмжээд хүрэхгүй байгаа боловч за одоо нэг жилийн дараа гэдгөө 2 жилийн дараа гэдгөө яг тань шиг дотоод сэтгэлийг нь галыг нь асаадаг багш нар олон болно гэж бодохоор үнэхээр сайхан байна. Хоёулаа чи 2024 оны 4 сарын 3-нд анхны яриа хийж байхад тантай учирсан, таны ангид хүүхдээ авчирч гисэн Алтан бацхыг нь алхаад ороод ирсэн хүүхдүүд ямар азтай вэ гэж хоёулаа ярьж исэн. Одоо гэтэл та бүр цар хүрээ томсоод академитай болоод өөршгөө одоо хүүхэд бүрийг маш нарийн сайн мэдэрдэг олон багш нар бий болгож байгаа үйлсэн томорсныг сонсоод үнэхээр их баярлаж байна. Тэгэхээр ингээд нөгөө аливаа зүйл чинь хамт олноороо урагшлахаар чинь үр дүн гэхүү одоо бидний хүсэж байгаа хүсэмжит чин зүрхний орой руу маань явж байгааг сонсоход үнэхээр сайхан байна. Тэгээ хамт олонныхоо тухай дэлгэрүүлээд ярил. За манай хамт олон багш нар маань бол найзууд болоод одоо бас ингээд сэтгэл нэгтэй ихч дүүстэй ингээд ямар ч гэсэн нөгөө бие биенээ илүү сайн таньж мэдэх юм боломжтой юм хүмүүсээр ер нь бол бүрдсэн байгаа. Энэ жилийн хувьд бол за дараа жилийн хувьд бол илүү өргөн дэлгэр тий олон сайхан багш нар бас нэмэгдэж орж ирэх байх. Тэгээд ямар ч тач одоо нөгөө бүгдээрээ яг л нөгөө миний санал болгосны дагуу миний одоо өөрийн бас нэг ингээд өөртөөгөө ажиллах ажилбар өөртөөгөө одоо илүү ингээд даацтай, далаацтай гэдэг юм уу, сэтгэлийн багтаамжтай гэдэг юм ажиллахын тулд хөгжүүлэлтийг ингэж тасгалжуултыг авч ирсэн нүүдэлчдийн бяцлаглалын хичээл бүгдээрээ хамрагдсан байж байгаа. Ямар ч гэсэн бүгдээрээ бол нэгдүгээр шатны хичээлийг бүгдээрээ дүүргэцгээсэн. Ихэнх нь зарим нь бол цаашаага 20 дугаар шат руу ингээд дахиад явсан ийм онцлогтой жил болж байна. Тэгээ ер нь цаашид ч гэсэн ингээд суралцаад явах нь ямар ч байсан тэнд байгаа мэдүүл зохио тэнд байгаа бас нэрээ юу илээ гэж бодогдохоор тэр олон ойлголт ухаарлуудыг тий манай хэд одоо хэдийгээр нөгөө өөрөө ирж хайж олж тэмтэрч өстой нөгөө унаж босож гэдэг шиг тий ингэж одоо ирж хайж тийшээ орж ирээгүй ч гэсэндээ миний одоо чиглүүлгээр орж ирсэн ч гэсэндээ тий ямар ч хэсэн нэрээ хэрэгтэй юм байна. Нэрээ гэд юу лээ гэд нэг жоохон ч гэсэн эргцүүлэмж хийгээд ингээд авсан нь бол энэ жилийн ахиц байлаа гэж харж байгаа. Багш нарын хамт олонныхоо хувьд бол за тэгээ мэдээж хажуугаар нөгөө нэг ИКМэт хөтөлбөрөө бол давхар сургасан юм жил байла. Одоо 8 дугаар ангид хэрэгжиж байсан хөтөлбөрөө 6 7 дугаар анги руу одоо туршиж эхэлсэн жил байла. Тэр маань бас хөөрхөн одоо бас амжилттай болсон. За мөн одоо бага ангийн багш нар маань байна. Олон жил одоо бага ангид ажиллаж байгаа улсын сургуульд болоод хувийн сургуульд ажиллаж байгаа багш нар маань орж ирсэн. Настай багш нар маань орж ирсэн. За тэр багш нартай бол аль болох одоо багшийг илүү бодсон, багшид илүү ээлтэй тий багшийн одоо тав тухыг хангасан гэдэг юм уу. Тийм боломж нөлцийг бол одоо олгож ажиллахыг ирмэлцсэн ийм жил боллоо. Тэгээд тэд маань бас их таатай, их дуртай тий нэг ийм тухтай байгааг харах бас их сайхан байгаа. Ямар сайхан юм бэ. Нүүдэлчдийн бясалгал, нүүдэлчдийн ухаан, нүүдэлчдийн оюун санаа гэд одоо дэлхийн нийтээрээ хушуураад за одоо уянгалуулаад хэлэх юм бол бүх дэлхийн Төв Аз буюу бидний рүү хараад эхэлсэн. Тэгээд яг ийм цаг үед та түүнийг одоо олон жил багшилсан
тэр хөрсөн дээр боловсрсон танин мэдээд гарч ирсэн тийм харьцуулалтаасаа харангуйтаа IQ хоцроод байна штэ. IQ биш. Нөгөө ухаан сэтгэл хоёр чинь хоёр жигүүр юм бол ухааныг нь бариад явахаар одооний зарим одоо харамсмаар зүйлүүд гараад байгаа нь сэтгэл гэдэг нэг жигүүрээ хайччих гэдгийг та олж харангуйтаа EQ гэдэг зүйлээ энэ хоёр зүйлээ IQ-гийн GQ-гийн хоёулынгийн зэрэг аваад явах юм бол нөгөө бидний хүсэж идэг нөгөө сэтгэл гэдэг зүйл дээр итгэлийн хөрсөн дээр юу ч бий болгох нэ гэдгийг олж харсан энэ гайхамшигтай оноод одоод одомлоод сүлжээд ургуулад хөрсчүүлсэн энэ зүйл нь одоо бүр ингээд бага ингээс эхэлж байгаад үнэхээр баяртай байна. Үнэхээр баяртай. Тэгээд танд одоод танай хамт олонд одоо олон монголчуудынхаа өмнөөс олон ээж аавуудын өмнөөс баярлалаа, талархтаа, гялада гэдэг үгийг дамжуулахыг хүсэж байна. За тэгээд дараагийн маань зүйл болохоор та өмнө нь бол хүүхдүүдтэй ажиллаад ихтгэл гэдэг зүйлийг ингээд би чадах юм биш үү? Математик гэдэг зүйл чинь ийм амархан юм биш үү? Өө чинь ийм гоё зүйл байсан биш үү? Математикийн гоо сайхан чинь амархан юм биш үү гэдгийг өгөхийн төлөө тэмүүлж ирсэн. Гэтэл одоо насан турсан бие хүн болчихсон багш нарын ихтгэл гэдэг тэр суур таныг ингээд яриад нүүдэлчдийнхаа оюун санааны зүйлсүүдийг ярихаар хэр хүлээж авч байна. Шууд тусгаж аваад одоо үр дүн гарах нь хурдан байна уу? Энэ дээр та ялгаа зааг ажигласан зүйлээ хуваалцах. Яг уу тэр хүмүүсийн өөрсдийнх нь л одоо нөгөө хурд нь бол тэр хүмүүсийн өөртөөс нь хамаарч байна. Хурд нь. Тэр ирмэлцлээс нь. Гэхдээ яг мэдээж нөгөө би ярьдаг л да одоо жишээлбэл та ингээд таны зүрх сэтгэлд те ерөөсө хүүхдүүд танаар тэр жигтэй хөглөгдөж байгаа. Та одоо ингээд стресстэй байвал стрессээр хөглөгдөнө. Та ядарсан байвал ядарсан мэдрэмжээр хөглөгдөнө. Та цоглог өөдрөг гигэн байвал тэр мэдрэмжээр л хөглөгдөнө. Тэгэхээр таны дотоод мэдрэмж, таны сав орчил те таны одоо ингээд амьдрал ах уу цаан чинь ямар асуудалтай бэрхшээлтэй байна те тэр бүх зүйлээр таны энэ шавнар одоо тэжээгддэгэ хөглөгддгөө. Тийм учраас та энэ хүүхд одоо таны дотоод сэтгэлд энэ хүүхд хэр тухалж байгаагаас хамаарат энэ хүүхэд ерөөсөө таны зааж байгаа ч юм уу таны сургахыг эрмэлзэж байгаа тэр зүйлийг хийх үү хийхгүй юу гэдгийг шийддэг гэдэг байдлаар л ойлгуулахыг эрмэлзэж байгаа юм л да нөгөө багш нартаа. Тэгэн гут тэр байдлаар ингээд бодонгууд нэрээ юу гэлээ гэд хүмүүс ч юм бодоод те. За ингээд өөртөөгөө ажлыг өөртөөгөө одоо цэгцрээ те өөртөөгөө юу яа гэдэг ийм эрмэлзэл бол багш нарт маань бол бага саач гисэн их баач гисэн төрж байгаа юм л да. Хэдийгээр одоо нөгөө миний чиглүүлсэн энэ сургалтыг одоо өөрөө ирж хайж сурыг судлыг гээгүй ч гэлээ тэр нөгөө хүүхдүүдэд хараад шавнараа хараад энэ өөрт нь итгээ зориод ирсэн. Тэд нар ч нөгөө эрка агшид итгээ зориод ирсэн байж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ хүүхдүүд одоо эрка агшиг нэхнээ тий нэхнээ. Тэгвэл та ямар үед эрка багшиг нэхэх шаардлагагүй болох вэ гэдгийг би хэлж ярьж өгнө. Тэгэхээр эрка агш нь бол ийм хийдэг байх нэ. Тэгэхээр та өөрөө ингээд хандчих юм бол энэ багш нар заавал эрка агш байгаадах шаардлагагүй. Одоо зулаа тий хин битгин тий баяраа цэцгээ гэдэг багш л багшийн зүрх сэтгэлд ороод тухалцсан учраас тэр хүнийгээ л өрн дуудана гэсэн. Ингээд өөрийгөө одоо өөрт нь олгогдоод байгаа энэ боломжийг тий өөрийн болгож өөрөө эндээ эзэн шиг эзэн байх хэрэгтэй гэдэг тал руу нэлээд багш нараа тасгалжуулж чиглүүлж итгэл үнэмшил тэр хүнд тэр багшид өөрт нь итгэл өгж өөрийг нь тохлуулж ингэж явахыг хичээж байгаа гэсэн. Ер нь багш нар маань тэгэд миний өөрийн хүүхэд л болчиход байгаа юм л да бас ахаад. Яг үнэ. Яг тэгэнтэй тэгж хувьсчиж нөгөө хайраа нөгөө бүх зүйлээ асах нь одоо юу ч үлдээхгүй бүгднийг нь юу л их ажил гарна шүү дээ. Би таныг яг тэгж байгаа болоо тэгээд тэгсэн та яг л нөгөө маш сайн ажиллаж байгаа хүн болохоор яг л тэгж гаргаж илэрхийлж байна. Энэ битэрийн нэг дотоод нарийнч гэмээр юм уу зүйлсүүдийг хүмүүс сонсоод нэрээ бас тэгж хувьсаж болох юм бэ штэ гэдэг өнгийг харчих юм бол одоо бидний хүсэж байгаа тэр нөгөө дэвшил хөгжил гэдэг зүйл нийтээ одоо акцтай байж болох юм шиг байгаа юм. За мэдээж багш сурагч орчин эцэг их гэсэн дөрвөн энэ ширээний дөрвөн хөл шиг нэг чухал зүйлсүүд бат ээж цаашаага хүүхэд маань сайхан болох гэдэг. Танай хамт олон бодоо та эцэг эхчүүдтэйгээ хэрхэн ажиллаж байна вэ? Эцэг эхчүүд яг та хэд шиг байна дийлгэр хайр ээжж нөгөө хэд маань ургах гээд байгаа шүү тийм ээ. Тэгэхээр эцэг эхт хэрхэн нөлөөлөж байна вэ? Энэ тухайгаа ярихад эцэг эхчүүд хүлээж авж байгаа хандлага хэрхэн байна вэ? Хэр байна вэ? За яг одоо ингээд жил ирэх тусам ер нь анзаарах нэ
хүүхдүүдийн математикийн түвшин ч гэдэг юм уу, хүүхдүүдийн мэдлэгийн түвшин, хүүхдүүдийн ер нь альваг суралцах тийм сэтэл, эрмэлзэл нэлээд юм унаад байгаа юм шиг тийм анзаарга байдаг. Одоо ялангуяа математикийн хичээл дээр. Тэгэхээр математикийн хичээлийн чанар нөгөө мэдлэг хэр мэдлэгтэй орж ирж байгаа хүүхдүүдээс их хамаарж байгаа. За энэтэй холбоотойгоор ээж аавын хүүхдүүдэд одоо өгөх анхаарал, тэгээ хүүхдүүдтэйгээ ажиллах арга барил, тэрийг хэрхэн ажиллах арга барилаа мэдж байгаа мэдэхгүй гэдэг байдлаас шалтгаалаад эцэг ихэд их хүндрэл учирч байгаа юм л да. Дээр нь эцэг их бас их стресстэй, бас их ядаргаа ихтэй ч гэдэг юм уу тийм байгаа ажиглагдаж байгаа. Тэгээд яг нь ер нь бол стресс угаасаа их байгаа учраас мэдээж нөгөө нэг асуудалгүй сайн суралцж байсан хүүхд бид нар лөө зорж ирэх шаардлагагүй тий. Асуудал байгаа учраас л зорж ирж байгаа. Тэгэхээр тэр асуудал тэр хүмүүсийн тэр хүүхдийн ч хүртэл тэр эцэгхийн хүртэл зовлон болцсон байж идэг. Зовлон болцсон байж идэг. Тэгэхээр урд өмнө нь бол би ер нь эцэг ихтэй ажиллахаас цухтаадаг багш байлаа. Тэгээд дээр нь нэг ер нь бол бараг эцэг эхчүүдийг хүүхэд сургах амаргүй болсон. Хүүхдийг ер нь сургалтыг амжилттай авч явах нь амаргүй болсон. Тэгэхээр тэр амаргүй тэр цаг үед те эцэг ихтэй уулзна гэдэг ер нь бүгднтэй нь хүрэлцэж уулзна гэдэг багшд бол маш их ачаалал тийм нэг бүрчлэн уулзна гэдэг бол бас их ачаалал. Тэгээд ер нь бүгдээрнтэй нэг бүрчлэн уулзаж амжихгүй учраас үнэхээр нөгөө ноцтой тийм үнэхээр анхаарахгүй болохгүй гэдэг ч юм уу тийм хүүхдүүдийн эцэг ихтэй л уулзаж амждаг байсан ганцаарчилж урд нь хамтаараа нийтээрээ яг эцэг ихийн яг нэг суулгаж агаад хуралддаг хурал бол яг одоогоор ебэстэл явж байгаа. Хувийн сургуулиуд ч хүртэл ийм хурлыг хийж чаддаггүй. Тэгэхээр одоо ебэст бол ямар хуу хурал болж байгаа гэхээр багш бол нэг мэдээ дамжууллаа. Тэгээд тодорхой хэмжээний одоо тухайн ангид хэрэгцээтэй хуримтлалыг одоо бөөгнүүлж авлаа. Тэгээд нэг нийтийн жишг нэг ийм нэг хурал бол нэг иймэрхүү яваад байгаа шиг байна. Гэтэл манайх болохоор ганцаарчилж уулзах юм бол угаасаа зарим нэг хүүхдүүд орхигдоод байна тий нилээд их хүүхдүүд нь орхигдно. Тэгэхээр нийт эцэг эхчүүдийг бүгдээрэнд нэг дор уулзъя гэдэг зориг гарган бараг 80 гаруй хүүхдээ эцэг эхтэй нэг дор уулзсан. 80 гаруй ч явах 70 гаруй хүүхдээ эцэг эхтэй нэг дор уулзсан. Энэ бол нэг талаараа бол айгүй том зориг байсан. Нөгөө талаараа бол одоо багш нар маань зүрх сэтгэлээ гаргаж тий одоо тэр хүүхдүүдийн төлөө ингээд чин сэтгэлээ гаргаж ажиллаж тэр ажлын тайлан тэр одоо эцэгчид талигнахад бас нэг хэлэх ярих хүүхдээ болцсон байж ижил энэ хурлыг хийж байгаа юм л да. Тэгээд маш амжилттай болсон. Ямар ч гэсэн бүх ангиудын эцэгхийн хурлуудыг бол хийж чадсан. Бүүнд нь дуудаад. Тэгэхээр энэ бол урд өмнө хийж хийгдэж байгаагүй. Гэхдээ ер нь бол бараг хувийн сургуулиудын хүртэл хийхээсээ болгоомжлдог тийм ажлыг бол манайх нэг дор хийж чадсан байгаа. За баярлалаа. Энэ дээр мэдээж юу яасан? Эцэг эхүүдэд бараг мини сургалт хийсэн. Мини. Тэгээд юун дээр анхаарах вэ? Бид нар яавал одоо хүүхдүүдтэйгээ зөв илүүжлэх вэ гэдэг. Энэ бол гэхдээ ер нь эхлэл байлаа л да. Гэхдээ энэ бол одоо хангалттай хэмжээнд бол биш. Ямар ч хэсэг ихэлсэн. Ямар ч хэсэг ийм байдлаар эцэгхийн хурлыг хийж болох юм байна гэдгийг өөрсдөө ч харсан ба бас эцэг эхчүүдэд өөрсдөнд нь харуулсан байдаг. Тэгээд миний хүүхдийн төлөө ингээд одоо ийм сэтгэл гаргаад, ийм анхаарал халамж тавиад, ийм одоо ингээд маш юм activity те хүүхдүүдийн минь хөгжүүлэхийн тулд янз бүрийн тийм санаачлагтай үйл ажиллагаа зохион байгуулж байгаа та нарт баярлалаа гэсэн юм эцэг эхчүүдийн одоо сэтгэлдэлч хүртэл ирж байсан. Ягаад тэгэхээр бид нар одоо хүүхдүүдийнхаа нөгөө IQ чадвар гэдэг юм уу тэр өөрийгөө нээж илрүүлэх тэр чадварыг хөгжүүлэхэд бас нэг шаардлагатай гэдэг юм уу дэмжлэг болсон. Бас ивентүүдийг зохион байгуулж ирсэн. Open mic буюу өөрөө зүгээр нөгөө шууд микрофон нээлттэй зүгээр авьяасаа үзүүл гэдэг ийм юу зохион байгуулж илаа. Бас дээр нөгөө нэг спорт заал авах, зааланд авч тэмцээн зохион байгуулах ч гэдэг юм. Энэ дээр маш хүүхдүүдийнхээ маш гоё тийм реакшн хүүхдүүдээ шинээр таних тийм чухал үйл ажиллагаанууд болж илаа. Таана нь бол хайр яваад байгаа шүү дээ тийм ээ. Хайраар дамжиж ив нэгдэлтэй байх. Тэгээд багш хүн чи одоо эхийн хайраар шаваа хайрлж иж таны хэлээд байгаа тэр сэтгэл дотоод эрднүүдийг гадагшаа гаргах юм шиг байгаа юм. Гээл одоо ингээд анзаараад ажилласаа ингээд алсарчаад хөндлөнгөөс харахаар чи юм их нарийн
бүр ингэж нарийн тэр дотор байгаа сааралтаад байдаг, манатаад байдаг зэрэглэлийн дунд байдаг байсан анзаардгүй байсан нарийн холбоосууд, нюансууд ихсэн ажиглагдаж хүнд гарч ирдэг юм байна. Тэгэхээр багш хүн гэдэг чинь өөрөө нөгөө бид нар багш нар хоорондоо зөндөөл ярьдаг те ирээдүг бий болгож байгаа гэд. Тэгэхээр үндэсний ирээдүг бий болгож байгаа хүмүүс нь өөрөө хайраар дамжуулаад тэр дотоод эрдмийг гадагшаа гаргах гэдэг нь багш хүний одоо эзэмшвээс зохих хамгийн чухал эрдмүүд нэг юм байна да гэдгийг жоох алсарчаад бас нэлийн өөрийнхөө хувьд би нэлийн бас тэгж таниад энийг бас ингээд олон багш нар нэлийн гүнзгий гихүү гүн ингэж мэдэж авах юм бол хүүхдэд байгаа тэр ой санамжуудыг, ой ухаануудыг, ойтой холбоотой, оюунтай холбоотой бүхэл зүйлсийг гаргаж ирж болох юм байна гэж бодогдсон. Тэгэхээр таны ярианаас яг миний тэр нэг жоохон ингэж алсаас харсан тэр зүйлээ дахиж тийм ээ зод баяраа гэд ингээд та ингээд баттгаад өгчөж чинь. Тэгээд баярлалаа. Хүрээд ирээ ороод ирээ гэд ихтэй хоёрхан үгээр л та хэд маань эцэг эхчүүдэд тэр сайхан зүйлийг ойлгуулчих шүү дээ, тийм ээ. Нэг их уянгалаад ч юм уу олон юм ярихгүй. Хүрээд ороод ирсэн байхад нь бид нар ингэж ажиллаж гин гээл ойлгуулангууд эцэг их тэгж хүлээж авч гин гэдэг нь сайхан. Ямар ч нийт нөгөө массын сэтгэлийг бол одоохондоо бол асууж амжаагүй л юм л та. Асууж бол амжсангүй тий. Ямар ч гэсэн тэр дундаас бол тийм сэтгэлийг хэлэх бол эцэг их гарсан л гэсэн. Тийм байна. Тэгэхээр ямар ч гэсэн энийг харахад бол эхлэл тий чамлахааргүй л гэж хараад байгаа ямар ч гэсэн. Шавнар нь Эрк багшаа хичээлээ заахгүй мó? Эрк багшаа гэд танд маань хэр сэтгэлээ илэрхийлж байна. Та өөрөө орохгүй мó өдөр? Хичээл орохын хувьд бол орохыг маш их ирмэлцэж байгаа. Тэгээ орохдоо ингээд одоо нөгөө хүүхдүүдэд мотивацлах тий хүүхдүүдийн урам зоригийг өргөх, эрчимжүүлэх тэр арга ажиллаа бол хийж л байгаа л да. Гэхдээ нөгөө би бараг орохгүй шахуу байгаа гэж байгаа нь өмнөх шигээ нөгөө нэг орч чадахгүй байгаагаа л би тэгж жоохон чамлангууд тэгж дуурж байгаа. Гэхдээ мэдээж нөгөө яаж эргэж тойрж харж л байгаа л да. Хүүхдүүдтэй бол мэдээж одоо гэрлийн насаах юу яах тий ихтгэл өмшлийг илүү өрчимжүүлэх тийм ажиллаа бол хийж байгаа. Тэгээ сүүлийн үед бол ер нь юун дээр илүүтэй их онцгой төвлөрч ажиллахыг ирмэлцэж байгаа вэ гэхээр хүүхдийн онцлогийг олж тодолж тэрийг өнгөлж зүлгэж гэрэлтүүлж тий илүү өөрт нь таниулж өөрт нь хүлээн зөвшөөрүүлж өөртөө итгэх итгэлийг нэмж тий энэ талаас нь ажиллахыг уул нь их ирмэлцэж эхлээд байна. Илүү онцлог таних гэдэг тэр. За энэ талаар мэдээж нөгөө би багш нартай би бүх хүүхдүүдээр орлоо онцлогийг таних гэж ингээл зуралдаад байж амжихгүй шүү дээ. Тэгэхээр багш нартай бас энэ талаас нь энэ чиглүүлэл рүү ерөнхийдөө ийм урайтай бол бид нар бас ажиллахыг эрмэлзэж байна. Тэгэхээр одоо нөгөө номад икүүд дээр бол бас цөөх хүүхдтэй байгаа учраас тэн дээр байгаа багш нар маань бол илүү их тэрийг тийшээ чиглэж ажиллах гэдэг дээр бол илүү бас их сонирхолтой ажил бас нэмэлтээр хийж байгаа. Фил файт хэрэглэхээр хүүхдийн тоо олон байгаа учраас багш маань бас нэг хүүхдэд ноогдож хүрэлцэх тэр боломж нь одоо харьцуулбал арай ондоо учраас янз л энэ хоёр талбарт бол их сонирхолтой харагдаж байна. Тийм байна. За багш нар чинь бол насан турш гисэн өөрсдөө амьдралын олон хэмнэлд ингээд хөг гижил нийлүүлээд салбартаа явж байгаа. Тэгэхээр нүүдэлчдийн бяцлагын эхний шатны тэр гайхамшигтай хичээлүүдийг аваад багш нар маань танд өгсөн сэтгэлдлүүд хоорондоо та хэд маань нүүдэлчдийнхээ оюун санаагаар хэр одоо хоорондоо сүлэлдэж байна вэ? За бид нар чинь хаяа нэг суугаад нөгөө одоо сайхан төвлөрөөд тий оюун санаагаа нэгдээд ярилцаад хөөрөлдөөд гэдэг юм уу. Тийм одоо ажлуудыг бол хийдгээ одоо бяцлаглаа гэсэн. За тэгээд сүүлийн үед бол ерөөсөө тэгээд тех нь бол амжихгүй байгаа. Гэхдээ манай хэд бол бие дааж хийж байгаа. Дээр нь манай багш нар маань бас уртын дугаар хичээлж байгаа. Ямар гоё. Надтай амжаагүй надтай ингээд хөөрөлдөж дуудалдаж бүжиглэлдэж те багш нарынхаа нөгөө хөгжүүлэлтэн дээр анхаарч гэсэн үг. Багш нараа илүү шиг онцлж хөгжүүлэлт дээр бодо хүүхдийн онцлогийг тодлох гэж байгаа юм чи өөрийнхөө онцлогийг бас харахыг ирмэлцэж байх учиртай гэдэг утгаараа багшигаа бас ингээд багш нарыгаа бас дэмжиж хөгжүүлэх талбар дээр бол уртын дууны хичээл сургалтууд болоод за би өөрөө бол мэдээж нөгөө биелгийнхаа зүгээр
одоо тодорхой хэмжээний ойлголтуудыг гэдэг юм уу да хийх гэж оролдож ингээд. Тэгээ ер нь бол надгүй биелээд явчих хүмүүс шүү дээ. Ер нь бол монголчууд ч тий. Тэгэхээр тэр талын юмыг бол аль болох ингээд хийгэрээ дэмжээрэй гэл ингээд дэмжлэгийг бол байнга үзүүлж байгаа багш нартай. Энэ дээрээс бол багш нарын маань сэтгэл их өнгөрмөц онцлогоор илэрчил байгаа юм л да. Одоо бидний энэ олгогдож байгаа боломж бол өөрт нь тийм гинтийн бэлэг байдлаар ирж байгааг тий ингээд бид нартай ингээд хамтдаа байгаадаа талархаж байгаагаа байнга илэрхийлж идэг. Тэгээд хизээч одоо нээж дэлгэж илэрхийлж байгаагүй тэр сэтгэлийн гүндэх тэр зүйлээ одоо ярилцаж те тэрийг ойлгож ингээд гэр бүлийн харилцаан дээр ч гэсэн илүү олон дотн бие бинийгээ ойлголцдог байхад юм болсон тэр чиглүүлэг тэр дасгалжуултыг одоо өгөөд ингээд явж байгаа нь үнэхээр одоо онцгой юм аа гэдэг тал дээр ч гэсэн хэлж илэрхийлж ингэж сэтгэлээ илэрхийлсэн багш нарч байдаг. Гайхамшигтай. Яг тэгээд хүн өөрийнхөө бие сэтгэл оюунаараа 5 мэдрэхүүгээрээ орсон зүйлээ яг тэгж нарийн мэдрэх нь одоо бүхий л зүйлд нөгөө хандлага гэдэг байгаа зүйл дээр тэр маань илрэл болж гарч ирээд байгаа. Тэрийг сонсоход үнэхээр сайхан байна. Уртын дуу маань оршихуй хөг штэ тий. Ямар гоё юм бэ. Оршихуй хөгөөр өөрсдийгөө одоо ингээд тэр нарийн дотоод чандын зүйлсэдээ ортын дугаар ингэж хөглөөд тэгээд одоо ажил амьдралдаа цаашаага явж гин гэд сонссон. Үнэхээр сайхан байна. Та ч одоо ямар сайхан гоё мэдээ мэдээгээр ууслаж байгаад баярлалаа. Бүр үнэхээр ортын дууг бол одоо тодорхойлох ч юм уу тэгэж энэ тэр гэж ярих юм байхгүйгээр тийм гайхамшигтай оршихуй. За хоёлаа тэгвэл хамт олноо сурагчтай за Фест Академи нүүдэлчдийнхаа бяцлагтыг оюун санааг ингээд явдаг юм байжээ. За энэ бүх албан ажил бүх зүйлээ тайлаад гэртээ орлоо. Сайхан гэрээ эзэгтэй боллоо. Хүүхдүүдээ хайртай ээж боллоо. Хүүхдүүдээ аманд байгаа ээж гэдэг өгчин болоод одоо бүхий л сайхан зүйлсүүдийн цогцоогоод байгаа шүү дээ. Ээж гэр бүлийн тэр гоё амьдрал өмнө тав дээр ярьж хахад нөгөө 9 цагаан хүслээ хүснэгжүүлчихсэн байсан хүүхдүүд дээрээ та хэрхэн ажиллаж байна. Яг энийг сонсох юм бол олон ээжүүдэд их тус болох байх гэж бодож байна. Ээжийн хэсэг дээр бол би одоо өөрийгөө шүмжилсэн хэвээрэл байгаа л та. Яг хөө мэдээч дэвшил бол гарч байгаа. Тэгээд ер нь бол маш их тийм өөрийгөө муу ээж гэж голсон. Одоо яг тэ нөгөө ажил хэрэгч ажлын төлөө төрсөн юм шиг. Тэгээд ерөөсө гэртээ ч гэсэн ажиллаа бодоо сууж идэг. Тэгээ гэртээ байхдаа хүртэл ажиллаа бодоо сууж ахаар гэртээ байхдаа би ээж хэдий дүр нь харагдаж байгаа боловч оюун санаа шал өөр газар явж идэг. Ийм байдалтай би маш бол ерөөсө гэр бүлтэй болсон цагаасаа эхлээд багшийн ажил чи хэцүү шүү дээ нөгөө хүүхдүүдэд бодсороо. Тэгээд ер нь бол нөгөө багшийн хүүхд муу сурдаг ч илүү нэг ийм бүр юутай афоризм гэдэг шиг юм гарцсан тий. Тэгээ тэрийг би мэдсэн хэрнээ л ерөөсөө энийг ингээд чадахгүй яваа л байгаа байхгүй яваа л. Тэгээд өөрийгөө нөгөө чадахгүй яваад байгаагаа мэдээд өөртөө улам одоо муу ээж гэдэг ийм тодтголыг их гүн суулгаад бүр тэрэндээ гацах ч гэдэг юм уу. Тэрэн дээр ерөнхийдөө нэг тийм шүмжилтэй хандсан хэвээрээ яваад байсан байгаа. Тэгээд сүүлдээ бол яг мэдээж чинь нөгөө дотоод нөгөө бяцлагаал өөр өөртөө ажиллах гэдэг юм уу ирэл хайгуул асууж уудлах гэл ингээл задлал явсаар бол ямар ч гэсэн би хичнээн өөрийгөө муу ээж байлаа гэж дүгнэлээч миний хүүхдүүд бол ямар тохиол ээж минь сайхан л гэж харж байгаа. Ээж минь бол сайхан л гэж харж байгаа. Тий одоодоо бол тий томроод явах гэхгүй. Тэгэхээр одоодоо ингэж харж байгаа хүүхдүүдийг чи өмнөөс нь чи өөрийгөө ингэж унгаах нь хэр зүв бэ гэдэг тэр тэгээд ер нь бол тэр бодолтойгоо нэлээн одоо зөвшөлдсөд тий миний хүүхдүүд би ямар ч муу байсан тий өөрийгөө ингэж яриад илэрхийлээд муугаа хэлчлээд би өөрийгөө хүүхдүүдтэйгээ ярих цагт хүүхдүүд минь намайг ойлгоноо гэдэг байдлаар уучлнаа гэдэг байдлаар өөртөө арай зөөлөн хандаж эхэлсэн ээж болцсон л сууж ийн яг одоо. За баяр хүргэнэ зөөлөн хандах их чухал шүү. Тэгэхээр оюун санааны хувьд бол ямар ч хэлсэн өөрийгөө нөгөө муу ээж гэж жадлж одоо сэтгэлийн хувьд өөрийгөө унгааж бодлын хувьд өөрийгөө одоо чойжилж гэдэг юм уу тэр чойж тэр бодол уналттай юу гэдгийг тэр мэдрэмжүүдийг бол цэгцэлсэн жил болж байна да цэгцэлсэн цаг хугацаанд өнгөрч байна. Яг одоогор үйлдэл дээр нэг тийм дөрвтэй өөрчлөлт ингээд хараагүй ч гэсэн ямар ч хэсэг хүүхдүүдэд очиод байнга үнэрлдэг те ингээд
тэрвэрдэг гэдэг ч юм уу. Ядахтаа би энийг хий гэдэг ч юм уу тий. Нэг иймэрхүү. За одоо тэгээд нөгөө хэрвээ ингээд хүүхдүүд ингээд янз бүр ингээд миний хүснээр байхгүй болохоор би чи шууд л шүмжилж гэлээдэг гэсэн бол за чи өөрөө ямар байгаа вэ дээ. За гэдэг нөгөө шүмжлэхгүй байх гэдэг дээрээ өөрийгөө байлгаж чадж байгаа. Тэгээ өөртөө за нөгөө шүмжлэлээ арай өөрөөр өгч эхэлдэг болж байгаа гэх юм уу. Ийм байдлаар л явж байна. Энэ маань ямар ч юм нэг юм одоо үнэл хэлэхэд юм байна гэдэг шиг. Өөрхөн штэ. Бид нар таны хэлдгээр тийм ээж, ийм хүн, ийм охин сайн муу гэдэг зүйл дээр очичод таны хэлдгээр нэг тийм хайрцагт хийчихэд байгаа юм шиг байгаа юм. Тэгээд хүүхдийн аманд байдаг хамгийн гайхамшигтай хайрын үнний үгч ерөөсөө л ээж байгаа шүү дээ. Тэгээд хүүхд тэгж бодож байгаа чинь та тэгж бодож болохгүй. Тэгээд хөгжил дэвшил хоёр хоёулаа сайхан зэрэг байгаа юм байна. Ээж өөрөө дэлгэр сайхан хайраа өгж явах юм бол нөгөө өрсөд маань бидний хүсэж байгаагаар сайхан дэлгрээл явчихна л да. Тэгэхээр таныхаа хөгжил дэвшлийг сонсох сайхан байна. Би бүр энэ дээр хүмүүс чинь нөгөө нэг та өмнө нь ярьжсэн. Өмнөх өдрөөсөө одоо өнөөдрөөсөө маргааш нь хүн заавал нэг зүйлээрээ ингэж хөгжиж дэвшиж хөдөлгөөнд орсон байдаг. Бүх талаараа. Тэгэхээр чин байнга тэгж хөдөлгөөнд оршиж байгаа энэ сайхан зүйлээ та яг өөртөө их нөгөө хатуу босхтой хүн болохоор тэгээ бас чамлаад байдаг гэж магадгүй юм тийм ээ. Тэрийгээ бас жоохон сулруулах нь зөв юм шиг байна лээ гэж бодогдсон шүү. Тэгээд хүний төлөө өөрөөсөө бусад хин нэгний төлөө зүрх сэтгэлээ зориулж ин гэдэг нь бусад мэрэгжлээс илүү багш гэдэг хүн их байдгаа гэд та түрүүн хэлчихсэн. Тэгэхээр багш мэрэгжлийг одоо хоёлаа жоохон явцраад ярих юм бол үнэхээр за одоо олон түмний төлөө зүтгэж байгаагаар нь аваад үзэх юм бол үнэхээр агуу юм аа гэд хэлчихвэл энэ дээр хайр яригадаад байгаа. Тэгэхээр хамт олондоо өгж байгаа хайр, гэр бүлдээ өгж байгаа хайр, эр нөхөртөө өгж байгаа хайр, нийгэмдээ өгж байгаа хайр гэж эдгээр хайрууд ер нь ялгаатай байдаг юм болоо. Ээжийн хайраас л нэг мөр тэгэл ямар ч ялгалгүйгээр урсаад гарчдаг юм болоо. Хамт олонны хайр ялгаа нь юу лээ гэж юу? Ялгаа нь яг ижил гэж л харах гээд байна л да би. Ялгаад байгаа шалтгаан нь юу байх вүлээ? Ер нь бол яг одоо ингээд нөгөө ажлын төлөө ингээд төрсэн юм шиг байгаа одоо царай нь бол тий. Одоо миний хүүхдүүд хэдийгээр би одоо яг тэ ингээд гэртээ нэг тийм бусад шиг тийм одоо супер дупер ээж биш ч гэлээ. Миний хүүхдүүд одоо урт ирээдүйд тий энэ олон түмний хүүхдүүдэд ээж нь ингээд хэрэгтэй зүйл хийгээд энэ хүүхдүүдийг төлөвшүүлэх нь энэ хүүхдүүд ирээдүйдээ төлөвшсөн бүрхэн хүүхдүүд байх нь иргэд тий тэднэр донд миний хүүхд амьдрах учраас энэ ээжийнх нь өгч чадах хайр юм а ч юм уу иймэрхүү байдлаар хүүхдээ хайрлсан хайрыг одоо бусдын өрсөдөд түгээж яваа гэж бодож өөрийгөө хөглж ингэж явдаг л та ингэж сэтгэлээ ингэж буудалж ингэж явдаг л та тэгэхээр нэг талаараа бас нэг чаддаг талаараа бол би одоо нөгөө хангалттай сайн ээж өөрийнхөө чаддаг талаараа бол тий энэ олон түмэн энэ олон сайхан одоо хэрвээ миний ажил үр дүнтэй өгөөжтэй явж байгаа нь үнэн бол тэр хүмүүс одоо эрэг сайхан таатай тухтай тэр орон зай үсээд тий хүн болгон тухлаад хүн болгон сайхан одоо бие биедээ ээлтэй байгаад ирэх юм бол тэр орон зайд миний хүүхдүүд амьдрна гэж сэтгэж бас ажил руугаа бас хамаг байдгаа өгчдөг л дөө. Тэгэхээр ажил руугаа хамаг байдгаа өгж байгаа нь бас хүүхдүүдэд хайрлаж байгаа хайр юм гэж өөрийгөө олцсон өтгөж боддгийг. Ни даяараа хэдүүлээ сайхан баймаар байна шүү дээ. Ихгүй нэг хэсэг бүлэхээ биш. Тий. Тэгэхээр тэгж бодохоор бол би хүүхдтэй хитрхи хайртай ээж юм шиг байна бас. Одоо хитрхи одоо сайн ч үе тий. Одоо ховорхон ээж ч юм уу магадгүй. Энэ нь үнэхээр нөгөө үнэхээр бодиттой хэрэгжүүлж чадвал шүү дээ. Тэгээ миний сургаж одоо төлөвшөлт нь миний сургаж чадаагүй те. Миний одоо шавнар сургамдаа гэж бас ингэж итгэж явдаг шүү дээ. Нөхөд те бие ингээд нөхөд ив болоод им болоод хим болоод тэгээд хүү гэж л болох нэ. За хүмүүс одоо таны дансанд хэдэн төгрөг байгаа вэ гэж тэгвэл за тэгээд яг бодитоор баахан мөнгө хэлэх байх. Таны дансанд буюу аз жаргалын дансанд нь эрүүл мэндийн дансанд нь хэр баян байна вэ? Аз жаргалын даавруудаа ойрын үрд ер нь бүр ингээд хамтал ингэж ядгаруулж чадв уу? Аз жаргалын дансанд аз жаргалыг сонирхол.
Тэр нь юу гэсэн үг лээ? Ад хэрэглэг яриг байна гэсэн үг лөө? Яг Аа, бодиттой яриг байна гэсэн үг лөө? бодтоор л Миний хаяа. миний аз жаргалын данс ер нь хангалттай их гэсэн үг. Ер нь яг Мгм. вэ би бол тэр тоо хэмжээг бол хэлмээргүй байна. Тэр тоо хэмжээг хэлэхээр хүмүүсийн толгой нь ажиллаад идэг. Мгм. Тэгдэг. Шууд л ажиллаж эхэлдэг. Тийм. Тэгэхээр хүмүүсийн толгойг бол би хангалттай ажилуулж байгаа хүн. Энэ дээр Мгм. ажилуулад гэсэн гэж бодож байна. Аа хязгааргүй гэж хэлэн дээ. Ямар Миний гоё. аз жаргалын дансанд хязгааргүй одоо боломж байна. Тий, хязгааргүй боломжууд байна. Тэрэндээ хэр их итгэж чадна тэр бүх зүйл татагдж байна. гэж л хариулмаар санагдаж байна. Мгм. Ямар сайхан юм бэ. Хязгааргүй боломжтой гэдгээ аз жаргалын дансанд маань хязгааргүй боломж байна гэдгээ мэдэрсэн үнтэй ч одоо юу ярих вэ те? Одомлаад цолбурдаад аваад нөгөө мориор одоо Яг хөрөнгө нэг ийм имээдээд хазаардаа суучихсан байна. Одоо танд зөвхөн хордол хэрэгтэй байгаа. Нөгөө юм байгаа. Хэдий надад аз жаргалын дансанд хязгааргүй тэр боломж байгаа хэдий ч хязгаарлагдмал зүйл нь миний өөрөө махан бай гэж хараад байгаа. мгм. Миний махан бай. Миний махан бай үүнийг даах таац. Тэгэхээр би даахгүй гэдгээ бол бүлээн зөвшөөрсөн. Хязгааргүй байлаа гэд. Мгм. Даахгүй гэдгийг зөвшөөрсөн. Тэгэхээр тэр даахгүй байгаа тэр хязгааргүй тэр боломжийг би даахын тулд яах вэ гэхээр бусдын одоо бусдад хуваалцах. Тэр боломжуудаа бусдад хуваалцах гэдэг тэр төвлөрч ажиллаж байгаа. Ажиллахаас өөр аргагүй болж байгаа. Тэгэхээр бусдын аз жаргалын тэр дансыг одоо илүү ийм бат итгэлтэй болох бусад хүмүүс чинь өөртөө итгэлгүйгээсээ болоод тэр аз жаргалын дансаа хоосон болгоод байдаг асуудал биш үү те. Тэгэхээр тэр бусдын тэр аз жаргалын дансыг одоо холдоо байлгах тэр битүү одоо юу гэдгийг одоо бат бөх байлгах те тэрэндээ ингээд байнгын аз жаргалын дансгалаа хадгалаад сэлбээд ингээд ундраад явж явах тэр боломжийг олгох гэдэг дээрээ л төвлөрч байна. Тэгэхээр яагаад хязгааргүй гэхлээр тэр хүмүүсийн одоо өөртөө итгэлийг суулгах тэр үйл хэрэг байгаа учраас хязгааргүй гэж хэлж байна. Айта. Үнэхээр гайхамшигтай. Нөгөө олоолаа биш хол яваг явал гэвэл олоолаа яв гэдэг. Олон хүний хязгааргүй зүйл нийлчгэр чинь таны хэлж байгаагаар үнэхээр хязгааргүй сайхан. Тэгэхээр таны сая хязгааргүй бусдын аз жаргалын дансыг аз жаргалаар дүүргэнэ гэдэг ингээд халгин цалгин сайхан ярьж хахад эрүүл бий, саруул ухаан, сайхан сэтгэл гэсэн алтан гурвалжинд орж ирээд байна л да. Тэгэхээр би бүгдөө одоо аз жаргалтай хүн чинь мэдээж бүх даврууд нь зөв ялгарч байгаа болохоор эрүүл байх нь. Эрүүл хүн чинь саруул ухаанаар бодхон саруул ухаантай хүн одоо бидний хэлж байгаагаар сайхан сэтгэлээсээ бүхнийг хоорондоо уйж шүлжээд холбоод явах нь. Тэгэхээр та ийм гайхамшигтай алтан гурвалжинг атгаад сууж байгаа хүн байна да. Эргүүлээд хооронд нь холбоод Эрүүл мэнд юу гэсэн бэ? Эрүүл мэнд эрүүл мэнд саруул ухаан сайхан сэтгэл. эрүүл мэнд, саруул ухаан, Мгм. сайхан сэтгэл бол байна уу байна. Мм. Саруул ухаан хаяа бас холилдоод байна. Хүн л юм чинь бас Мм. ингээд болно штэ. Тэрнтэй холбоотой бас магадгүй эрүүл мэнд нь эргэлзээтэй байх ч юм уу. Яг одоодоо бол яалчгүй энэ олон дунд ингээд бужигнаад ингээд ингэх үед ухаан саруул байх боломжгүй нөхцөл байдал хүртэл үүсэх нөхцөл зөндөл байна тий. Тэр болгонд нөгөө нэг ухаанаа саруул байлгах дээр ирмэлцэх хичээх. За тэн дээр нэг биеийнхэн эрүүл мэндийг бас нэг гомдоочихгүйгоо шиг. Гэхдээ нөгөө эрүүл мэндийн хэсэг дээр би бол нэлийн анхаарлын тэмдэгтээ явсан. Эрүүл мэнд. Одоо сая нөгөө нэг хүсэл мөрөөдөл хичнээн хязгааргүй өндөр байлаа ч гэсэн Мм. хязгааргүй байдал нь одоо эрүүл махан бий байна гэдэг чинь намайг тийм шүү гэдгийг мэдрүүлсэн одоо өвдөлт те анхааруулга ирсэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол маш онцгой анхаарах, бүр онцгойлон анхаарах. Би өөрийгөө нөгөө орхигдуулдаг төрлийн нөхөр дадал бүр суудсан. Тэгэхээр энэ дээр бол одоо өстой онцгой анхаарч ажиллах, илүү тийм эрүүл мэндийн тал дээр, эрүүл ах уй тал дээр бас одоо онцгой анхаарч ажиллах тийм шаардлага бол байна. Шаардлага бол байна. Тэрийг бол Тэрийг нөгөө сүүл болж байгаа зүйлсүүд надад ихээр ойлгуулад байгаа. тэрийг олж хардсан байх нь хамгийн чухал. Хараагүй өмнөх шигээ ингээд гүрийгээд гихүү ингээд дайрах юм бол Тийм тэгэл болохгүй. нөгөө тэнцвэрүүд ч алдагдаад эрүүл энэ махан
би чинь л би тэдэг авч явж байгаа сав юм байгаа шүү дээ хөрхий. Энэ саваа хайрлахгүй бол хэдүүлээ болохгүй байгаа. Танд бүр амжилтлан та ч өөрөө их онцгойлон анхаарч байгаа юм байна. Би ч гэсэн одоо танд үнэхээр амжилтлан захимаар байна. Та маань одоо ингээд жоохон сарничх юм бол тэр хүсэж мөрөөдөж байгаа олон олон хүүхдийн дотор байгаа дотоод эрдмийг гадагшлах тэр үйл хэрэг бөгөөд нарыг мандах нөгөө таны аав чинь танд итгэл өгөөд математикч ийм амархан юм уу ингээд амархан бодчихж байгаа юм уу багшаас өөр аргаар хүртэл аав бодчихлоо шүү дээ гэж аав чинь таны нарыг мандаасан да яг тэр шиг та олон багш нарын нарыг мандаагаад нөгөө багш нар маань ирээдүйн хүүхдүүдийн маань нарыг мандах юм аа тэгэхээр ийм гол одоо алтан гурвалжинг барьж явж байгаа хүн эрүүл их сарвал сайхан тунгалаг байгаасаа л гэж одоо үнэхээр нэг их хүсэж байна шүү үүнийг одоо ярен дундаа хэлээд авъя. Тэгээд энэ сайхан яриа маань таны даваад дэрж гэдэг олон сайхан багш нарыг та чи бүгдөө гэр бүлэрээ сайхан багш нар юм билээ шүү дээ. Бүгд өөрийн ирэхгүй ямар сайхан хүмүүжлтэй. Тэгээд энэ олон октод хүүгүүдээ ингээд багш олгоод тавьчихсан тэр ээж аавын хичээл зүтгэл оюун санаа бол энд яригдахгүй байхаа аргагүй. Тэгээд сайхан аавынхаа тухай, ээжийнхаа тухай өгүүлээч гэж хүсэж байна. Аав маань зоо техникч хүн. Тэгээд нөгөө нэг сая нэг 9 сарын 1-нд би ярилцлага өгч жагаад тэгээд тэр ярилцлагыг өгчсөний бичлэгийг ингээ хажуунаас нэг сэтгүүлж ирсэн байсан. Тэр ингээд яг нэг аавтай холбоотой хэсгийг ингээд таслаад рил хийгээд тавьсан байсан. Тэгээд тэр рил бол санамсаргүйгээр маш нэлээд олон хүний хандлт, маш нэлээд олон хүний сонирхлыг татсан тийм рил болсон байсан. Тэгээ би гайхаад хүмүүс яагаад дийшээ ийм их сонирхож байна гэх. Тэгээ тэр асуултын тэр одоо нөгөө рилийн доотлолт асуултууд нийтлэг ихэвчлэн их асуусан асуулт аав нь яг яаж заасан юм болоо? Аав нь яг хэн байваа гэж их асуусан байсан. Тэгэн гут би давхар тэр хүмүүстэй хамт асуугаад нэрээ аав хэн байлаа гэдэг. Тэгээд яг хөө мэдээж тэр нөгөө хүмүүс их асуугаад хүмүүс тийшээ их сонирхоод ахаар би давхар сонирхсан л доо. Нэрээ яг хөө хэдий аавын тэр ааваараа бахархаж аавынхаа аав шиг юм. Угаасаа л би үнэ хэлсэн л дээ. Миний шавнар те том болоод аав болоод ээж болоод тэгээд багшийнхаа заасан энэ зүйлийг те ингээд хүүхдүүдэд заадаг байгаасаа. Манай аавд гисэн л баггүй. Манай аавд гисэн штэ. Хичээлээ заацсан баггүй те аавшийнхаа заа. Тэг яагаад манай аав шиг гэж болохгүй гэж. Тэ? Тийм гоё. За тэгээ бодоод мөрөөдсөн байгаа хгүй би өөрөө. Тэгж бодож мөрөөдөж хичээлээ заажээ. За тэгсэн чи аав тэгвэл яагаад тийм бэ чадсан болоо гэдэг асуултыг тэр хүмүүстэй давхар тавилаа л да. Тэгсэн чинь хүссэн үсээгүй явсан чинь аавын нөгөө чөлөөт задгаас сэтгэлгээтэй тэр тарихны чадамжийн асуудал байгаа хгүй. Тэгвэл тэр чадамжийг хэн яаж суулгав? Тэгин гот явсаар хагаад нөгөө нүүдэлчдийн ахуй соёл багаасаа тэр хүүхдийн тархийг задлж маш олон зүйлийг оролдох боломжийг олгож өгч маш олон зүйлийг сонирхох боломжийг олгож өгч маш олон зүйлийг ажиглах боломжийг олгож өгсөн тэр чөлөөт ертөнц. Эрх чөлөө. Тэгээд тэр чөлөөт одоо тэр хөх өвгдийн тэр судар одоо хөх өвгөн болгон судар байсан гэж байгаа шүү дээ. Тэр олон амьд судрууд. Тэр олон сайхан амьд судруудын дунд тэгээд тэр сайхан байгалийн дунд тэгээд тэр мал аж ахуйн тэр олон ажиглах бүх зүйлсүүд цаг агаар. Энэ бүх зүйлдэл тэр аавын минь тарих задарч тэгээд аавын хувьд бол тэр тоол асуудал биш байсан л байгаа хгүй яг хэсэм дээр. Тоол үнэхээр асуудал биш байсан. Тэгсэн чинь яг түн шиг миний хувьд ч гэсэн тоол үнэхээр асуудал биш байсан. Надад онд сурах ерөөсөө асуудал биш байсан. Гэтэл одоо миний шавнар онд сурах гэж майлж штэ одоо бүр ингээд ядарж штэ яагаад гэд асуусан байхгүй яг тэр хүмүүстэй хамтдаа. Тэгээ тэнд байгаа эцэг эхчүүд бүгдээрээ яаж гэд асууж байгаа байхгүй бүгдээр. Тэгэхээр би буцаагаад яг тухайн үедээ бол би ойлгоогүй нэрээ яалаа гэж ойлгож байгаа. Яагаад тэгэхээр би өөрөө нөгөө суурин амьдралдаа амьдарч байгаа учраас мартчих нөгөө нүүдлийн амьдралын онцлог тархийг яаж хөгжүүлж одоо баяжуулж онцлогийг анхнаас нь тоо судлахаас өмнө онцлогийг нь олдсон байсан байгаа байхгүй тий. Миний онцлогийг аав таньдсан байсан байгаа байхгүй. Тийм учраас алсаар нэг за энэ нөхөр ингэ явж илээ гэж жоохон далингууд нь иш яв гэж чиглүүлчихэл сууж идэг араас нь хараад. Тэгээ явж. Тэгэхээр тэрийг би юусэн ойлгоогүй байсан мэлээ л дээ.
Тэгээд тухайн үед тавьсан эцэгийн тэр хүмүүсийн мэдээж нөгөө хүүхдтэй яана хэцүү эцэгч бол асууж байгаа юм л та. Тэгэхээр ийм гайхалтай ухааныг ийм нарийн ийм боловсрал орон зай бүр ингээд нүүдэлчин ах уу гэдэг тэр том сургууль. Тэгээд тэр нүүдэлчин өв соёлоор өсөж хөгжсөн тэр өвөө эмээ ээж аав нар тэр олон судруудын дунд тэ судралсан тэр хүмүүсийн дунд тэр багш нарын дунд тэгж сайхан онцлогоо олоод өсчихсөн аав ба бид хоёр. Аав охин хоёрын л нэг тийм замдал ингэ явж байгаа юм билээ л. Тэрийг олж харсан. Тэгэхээр одоо би яг үндэ бол математикаар би хүүхдийн онцлогийг олох гэж энэ суурин амьдралд ирмэлцэж байгаа хэдий ч ямар хэцүү юм бэ, ямар удаан юм бэ гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Тэгэхээр буцаад нөгөө хурдтай тэр тархийг одоо задалдаг тэр орон зай руугаа бид нэр шууд панк гэ гарч амжихгүй ч гэлээ тий баг ч гэсэн ирмэлзээд ч хамаагүй явах юмсан гэдэг одоо нүүдэлчдийн туслан тий хөдөлмөр туслан нүүдэлчдийн одоо хотхон гэдэг рүүгээ чиглээ тий энэ одоо төсөл хөтөлбөр үүдээ яриад явчихын сониноос тэгэхээр одоо уцаагаад одоо тэр зүйл рүүгээ тэмүүлж ирмэлзэж эхэлж байна да. За аавтайгаа холбоотой бол ингэж ярих байна. Харин тэгэхээр нөгөө бид нар чинь ингээд дотор бүх зүйл байгаа гэдгийг мэд таньдсан. Тэгээд хажууд ингээд бидэрт багшлах гол асар их төлбөр төлөхгүйгээр явах хүмүүс хажууд байгаа гэдгийг ойлгоод тэгээ нэг асуулт асуугаад юм уу хоорондоо тэр уцаа хол тавьж байгаад нүдээ хараад хүүхэн харааг нь хараад амнаас гарч байгаа авиг нь анхааралтай сонсоход л уул нь бидэрт ингээд таны яриад байгаа бидний хүсэж байгаа тэр холбоосод үүсчих боломжтой байгаа маа. Тэрийгэ даанч харахгүй завгүй гэдэг энэ завгүй гэж хэлсэн завтай амьдралынхаа дунд хайртай бүх зүйлээ жоохон нэлээд жоохон алсхан холбоохон тавьчаад байгаа юм уу да гэдгийг таны саяны ярьсан бит хоёрын тэр холбоо олон хүнд харуулад тэгээ танаас яаж хэрхэн яагаад гэдэг асуултыг гурлаад ороод ирж байгаа нь үнэхээр авштай байна. Тэгэхээр эцэг эхчүүдийн үр хүүхдтэйгээ ойрхон байх юм бол тэр өөртөө итгэх итгэлийг таны бол ерөөсөө өөртөө итгэх би чадах юм биш тийм амархан юм биш гэдгийг л ойлголцсон л тэрний гол учир нь байгаад байгаа. Ерөөсөө ингээд гаццсан байсан түлхүүрийг аавтаа ингээд эргүүлсэн. Ерөөсөө ингээд тэгэл таны хаалга онгоогоо таны мэдхүү хаалга нэгдэр хүүшээ математикч ийм амархан юм биш үү? Ямар гоё юм бэ гэж таны сонирхлыг ургуулсан байгаа юм. Тэгэхээр одоо багш нарын үүрэг, эцэг эхчүүдийн үүрэг бид нар хэцүү юм шиг мөртлөө амархан штэ гэдгийг л одоо тэр өөрсдийнхөө тууллаар л хүмүүс гаргаж өгөх нэг чухал юм шиг байгаа. Тэгэхээр энэ холбоос тэр борхон анзаараад байдаггүй мөртлөө зүгээр л нэг үгэн дотор зүгээр л нэг тэрвэрлтэн дотор хүүхдээ өглөө босоод мөрөндөр нь зөөлхөн илээд гаргах хүртэл тэрний алхмууд нь юм бэ гэдгийг одоо хэдүүлээ мэдэрч юм бол олон нийтээрээ мэдрэх юм бол бас их зүгээр юм байна гэдгийг та манд бидэрт сануул та. Тэгэхээр одоо бол бирээд ээжигээ ярмаар санагч л та сая аав битэрийн л нөгөө математиктэй холбоотой аав битэрийн замналал яригадаа байгаа. Ингээд юус ярихдаггүй. За ингээ аав минь бол нэг алсаарс нь хараа сууж идэг уул шиг тэгээл ингээд явж яхад нэг ингэчээл ингээл явж идэг гэтэл одоо би чинь нэг чиглүүлэхэд байнгын нөгөө урам зориг дэмжлэг их чухал шүү дээ. Ерөөсө байнгын юм осолгоо. Тэр усалгааг бол ерөөсө тогтмол тасралтгүй тууштай хийсэн бол миний ээж. За тэгээд мэдээж шантран, гутран, унаж босон аав чинь чив чимээгүй суугаал байна тий. Ээж бол ерөөсө байнгын өө миний хүү дуулаарай өө миний хүү ягаар ингээл нэг урлагаар ингэж байн бас давхар бидрийг бас тийм урлагт ойрхон байлгаснаар тэр сэтгэлийн үйл хөдлөл гэдгийг бас тасгалжуултыг тэрүүгээр хийсэн байгаа даа. Ээж маань. Тэгэл ерөөсө байнга ингэж. Тэгэхээр эндээс одоо би IQ мат бол математик бол аавын ухаан байсан бол IQ бол ээжийн сэтгэл байсан гэж хэлэх гээд байгаа. Тэгэхээр тэр ээжийн тэр өгөөд байсан тэр сэтгэлийн тэр дэмжлэгийг би эрэл хайгуул хийж би ер нь яаж яваад ингээд онцлог нь тодроод яаж яваад би ингээд амжилттай сурцсан болоо гэдэг асуултыг ингээд асууж уудалж явсаар хагаад алсын хараа ухаан нь аав бэж тэ дотоод зүрх сэтгэлийн тэр одоо тухлалт те одоо тав тух тэр урам зориг тэр байнгын ийм болно бүтэн те ингээд байнгын ийм
одоо хөдөлгөөнд өнөөдөр би чадаагүй ч маргааш чадна гэдэг байнгын энэ уран зоригийн юм ундрагыг хинд тэтгэж байсан бэ гэхээр ээжд тэтгэж байсан байгаа байхгүй. Тэгэхээр энийгээ би математикт би ингээд өгүүлсээр хагаад IQ-гээд оруулаад ирсэн байгаа даа. Гэхдээ тэрийг бүр IQ мат хөтөлбөрийг одоо санаачил эхлэхээс өмнө зүгээр математикаар хичээлж байхдаа өөр оруулаад ирсэн байна. Тэр нь болохоор зүгээр л нэг бодлого бодож чадахгүй гацхаараа босоол заддуулаад буцаж орж ир суугаал бодлого нь бодогдоол явж исэн тэр оролдлогууд. Тэр тасралтгүй орлого гэдгийг ээж байнга өгч исэн байна. Тэгэхээр энэ IQ мат бол нөгөө дан аавынх биш, дан ээжийнх биш, энэ хоёрын хамтын уран бүтээл байгаа. Аав ээж үргээд 3 холбоосон гэр бүл үүсээд тэрэн дээр нэмэх нь байгаль ертөнц гэж нэмэгдээд энэ эдгээр зүйлсүүдийн сүлэлдийн дундаас одоо Fest Academy ингээд үйл ажиллагаа явуулаад та богод танаа хамт олон IQ нэмэх нь математик тэнцүү эн чинь хүний сэтгэлтэй холбоотой сэтгэл гэдэг дотоод ертөнцийн бүрстэй гүн холбоотой юм байх шүү гэдгийг гаргаж ирснээрээ Монголын боловсролын системд бөгөөд цаашаага тэр эцэг эхчүүдийн хүүхдүүдийн дотоод нарийн одоо боловсролыг тижээж байгаа үнэхээр тижээлдэг. За одоогийн хүмүүсийн яриагаар ярих юм бол маш ойлгомжтойгоор брэнд. Одоо брэнд гэж тэгэхээр хүмүүс зөндөө олон юмар жишээлж бодож болж байна те. Тэгвэл боловсролын системд IQ дээр нэмэх нь математикийг оруулж ирснээрээ таавал одоо 13 дугаар за одоо хүн болгоны мэдж байгаагаар 13 дугаар зуунд цавцарсан тэр монгол хүний орь чин хүслийн гайхамшигтай илэрлийг та хэд маань ингэж гаргаж ирэх гээд байгаа нь үнэхээр одоо бахархаад багтаад барамшгүй байгааг дахин илэрхийлээ. Энэ бол одоо үнэхээр гайхалтай. Тэгээд олон эцэг эхчүүд танай академик сонирхоод вебсайт руу нороод уншаад та нартай маань холбогдоод өөрсдөө биеэрээ очиж уулзаад ямар одоо битээрээ ярьж байгаа эдгээр зүйлсийг тантайгаа уулзаад ярих юм бол илүү их гүн мэдэж авна шүү дээ тийм ээ. Тэгээсээ л гэж одоо хүсэж байна. Нэг та хоёрт та нарын маань үйл ажиллагаа ч гэсэн тэлээд салбарууд нээгдсэн үү? Салбарууд одоо ингээд дэлгэрүүлэх талаар ер нь та маань алс сэтийн зорилго нь юу вэ? За ямар ч хэсэн угаасаа олон салбарууд нээгдэн багш нар бэлтгэгдэн. Ямар ч хэсэн тэгээд бэлтгэгдээд явж байна. Тэгээд энэ жилэл одоо бид нар ямар ч хэсэн одоо өөрийн гэсэн онцлог яг тэр хийхийг хүсэж исэн тэр бүх зүйлээ хийхийг эрмэлзэж оролдож нэг жилийн ард гарчаад байж байна л да. Тэгээ энэ маань бас нөгөө юм нэг хөлөө олоход гэдэг юм уу нэг төлөвшөхөд гэх юм уу да нэг дөрөж нэг 3 жил байдаг юм уу гэж боддгийг 1-2 жил бас нэг үд харж агаад те энэ бол зөвхөн одоо 8 дугаар ангид хэрэгжиж байсан хөтөлбөр маань 6-7-8 руу задарч хэрэгжиж байна. За ахлах руу бас хэрэгжиж эхэлж байгаа. Одоо баг дээр илүү нарийн нандин ажил руу орж байгаа. Баг дээр. За бүр математикаас ч тусдаа авч үзэж байгаа. Ийм бас хөтөлбөрүүд нэмэлтээр орж ирж байгаа. Тэгэхээр тэр хөтөлбөрүүд маань нэлээд хэрэгжиж одоо хэрэгжээд тэгээд тэрэн дээрээ одоо илүү баяжаад гэх юм уу илүү одоо сайжруулалт хийгдээд нэлээд бас цэгцэрж байж дараа нь бол одоо салбарлах гэдэг зүйлээ ярих нь зүг болов гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл хуучин одоо өнгөрсөн 10 хэдэн жилийн туршид хэрэгжсэн одоо IQ-мет хөтөлбөр маань бүр дахин шинжилэл дахин апдейт гэх тээ бүр нэмэх нь бүр одоо нэмэлт хөтөлбөрүүд нэмэгдэж орж ирээд те бүр илүү хүүхдийг ингээд онцлог гинийн дотроос нь одоо ер нь юу тэмүүлж байгаа гэхээр нүүдэлчтэй нэг 7 насны шинжээ гэж байна шүү дээ. Тэрийг бид нэр одоо хийгээд сурчих юмсан те төрөхт нь л тэр хүүхдийн онцлогийг таньсан анхнаас нь тэр хүүхд онцлогоо таньж өссөөд те угаасаа хүлээн зөвшөөрч өнсөөд ингээд энэ чигээрээ ингээд хөгжөө дэвшээд явах тэр нөхцөлийг олгосон тэр сургалтын тогтолцоо бий болох юмсан гэсэн ийм мөрөөдөл чиглэл рүү явж байгаа юм. Тэгэхээр тэр мэрийг бас гаргаж ирж ажиллах гэж нэлээд хөөрхөн бас нэг судалгааны туршилтын гэдэг юм уу хийж үзэх үйлдэлээрээ харах те баггүй ажлууд болох учраас энэ бас нэг 2-3 жилтэй байх. За ер нь бол аль болох хурдан нэг жилийн дотор гаргачих юмсан гэсэн эрмэлзэл бол байна. Харин тий.
Нөгөө хүүхэд яг таны хэлдгээр онцлогоо мэдчих юм бол цаг алдахгүй тийм ээ. Ийшээ тийшээ яваад ингээд савчаад эцэг эхчүүд ингээд зөөгөөл барайл ядраад тий одоо зовоод байхгүй. Та хэдийн маань өөрөө яахгүй юмсан. Зүдэрч хийхгүй зүтгэж хийнэ. Хүчлэж хийхгүй хүсэж хийнэ. Зовч хийхгүй жаргаж хийнэ. Ингээд энэ ингээ хэлэхээр нэг тийм яг ингээд бид нар бараг алхам тутамд ээжүүдийн хилдэг үг байгаа байхгүй тий. Хөө чи хичээч хичээ гэл хүн болгонд эзээ хичээвэл заяа хичээнэ. Чи л өөрөө хичээч гэдгийг та ямар ч насны хүүхдүүд хэлж болохоор айгу ингэж хөргүүлсэн нэг таатай санагдсан. Тэгээ бүгдөө зүдэрч хийхгүй бай, зүтгэж чи, хүчлэж хийхгүй хүсэж чи. Өөрөө хүсэж байгаа юм чи аандаа л болно шүү дээ, тийм ээ. Нөгөө онцлогоо олдсон хүүхд чи хүсээд л мөрөөдөөд л тэгээд хөглөгдөд явчихна. Зовж хийхгүй жаргаж хийя. Энэ гурван өрөө бүр ингээд ямар хүүхэд болгоны сэтгэл бүр ингээд хөрсөнд нь очиж бууж байгааг таны ангийнхантайгаа ярьж байгаа бичлэгийг харчаад би бүр тэр хүүхдүүдийн яг нүднийх нь гадлыг ингээд бүр яг тань шиг дэрэгдээс нь харах юмсан гэж бодогдоод байсан. Тэгээд тэр хүүхдүүд ингээд сэтгэл зүрх дотроосоо гал нь асаад наран мандаад хүүхэн хараагаар тань руу харж байгаа тэр хайр бол би таныг зүгээр хайрын донд умбаж идэх хүн юм аа л гэж бодсон шүү. Хичээж байна. Хүүхдүүдийн хайр үнэхээр агуу. Хүүхдүүд үнэхээр гайхалтай. Үнэхээр цаашдын сайн сайхан одоо тэдний төлөө юу хийж болохоор нь илүү те тэр бүхнийг ингэж ундрагаж чаддаг, ундрагаж өгдөг. Бүр тэрийг ингээд үнэхээр ингээд тэмүүлээ зориод те ингэж хийх хүчийг өгдөг гайхалтай ертөнц. Тэгэхээр тэд нар маань л одоо намайг үдэ зэрэгтэй авч явж байна да. Харин тийм ээ, ухаан сэтгэл хоёрыг мань хөглөөд хайр гэдэг титмээр одоо магнаа дээрээ тавьчихсан багш хүн чи одоо тэгэл юуг бол юуг бүтэн шүү дээ, тийм ээ. Тэгээ хоёлаа энэ удаагийнхаа яриаг ингээд жаргая. Асуугасаа гэж бодож исэн. Энийг л эцэгчүүдтэй хэлээ да, олон нийтэд хэлээ да гэжсэн зүйлийг би одоо танаас асуугаагүй байж болох юм. Тэгээд энэ хэсгийг танд үлдээж байна. Яг зүгээр яг одоо цаг үетэй холбоотой нэг зүйл бол байна. Шууд одоо маш олон эцэг эхчүүд хүүхдүүдээ ямар нэгэн сургуулийн шалгалтанд тэнцвэрлэх юмсан гэж шалгалтанд бэлтгэдэг. Тэгээд энэ дээр бол нөгөө эцэг эхчүүд маань илүү алсын аргатай байгаасаа гэдэг дээр их дотроо бол их хүсэж явдаг. Зүгээр энэ сургуульд орохгүй бол гэдэг дээр амьсгал авчгаар хүүхдүүд тэр чигээрээ айгаад те. Яг жинхнээсээ орохгүй бол гэдэг тэр мэдрэмжийг ээж аав нь авчих юм бол угаасаа байдаг те. Тэр нь ингээд хүүхдүүд ташсар хүчтэй дарамтыг үзүүлдэг ба хэрвээ тэр хүүхд тэнцэж чадаагүй бол амьдралдаа одоо нэг юм хард толб үүсгэх хэмжээний сэтгэлийн гэмтэл авчаад байдаг. Тэгэхээр энэ гэмтэл нь өөрөө ирээдүйд нь маш сөргөөр нөлөөлөх зүйл үүсэж байдаг учраас энээс урьдчилан сэргийлэх гэх юм уу байдлаар хүүхдээ мансан тэ алсын хараатай сорил бол угаасаа цаашид байнга л үргэлжлэн тэр сорилт хүүхд маань өөрийгөө сорих бас нэг дасгалжуултыг хийх дадалтай болчдөг. Унад сурсан, босод сурсан унад сурсан нэг өвдгөө гөвөөд босод сурсан гэдэг юм. Тийм одоо би энийг өнөөдөр чадсаггүй маргааш чадандаа гэдэг байнгын юм одоо урам зоригийн зөв дасгалжуултыг шахаагаа зөв өгдөг дайчилгаагаа зөв өгдөг зүтгэллийг нь зөв гаргадаг одоо ирмэлцлийг нь зөв төрүүлдэг гэдэг юм уу. Тэр тал дээр ингээд бас их мэдрэмжтэй ажиллахгүй бол шалгалтанд хүүхдүүдэд бэлдэж байгаа эцэг эхчүүд хүүхдээ гэмтэх асуудал их байгаа тийм. Гэмтээснээ мэдхгүй хүүхдийг зүрхийг нь өхүүлэх, зүрхийг нь мохох асуудлууд их байгаа тийм. Тэрнээс хамааралтай хүүхд хичээл хийх дургу, хичээлээс зугатах, өөртөө итгэлгүй, тэгээ насан туршийн нэг тийм сэтгэл зүйн өөртөө би угаасаа чаддаггүй ч гэдэм юм. Тийм гэмтэл аваад их удаан хугацаанд явах, тэрнээсээ болоод айц зогтох иймэрхүү асуудал их үүсэж байна. Тэгэхээр энэ дээр нөгөө хэрвээ та хүүхдээ шалгалтанд ингэж одоо тэнцвүүлэхээр зорж сургалтанд ингэж хамруулж байгаа ямар нэгэн зүйл зорилгод байгаа л бол хүүхдээ одоо нарийн гүн мэдэрчтэй сүнсийг нь хүндэлж гэж яриад дондос үйл үед тэрийг мэдэрч ингэж уучлахгүй бол миний хүүхэд одоо болохгүй байна гэдэг ийм асуудал улмал ихсэн. Тэгээд тэр хэр их айдас гүн суугдсан байна төдий ч нэрээ ажиллагаа асар хүндэрнэ. Тэр болгонтой ажиллах мэдрэмж одоо чадамжтай багш ховор байгаагаас гадна түүнтэй ажиллах цаг хугацаа хичээл зүтгэл асар их шаардлага ийм гардаг. Тэрэн дээр мэдээж асар их төлбөр төлөх шаардлага гарнаа хяад тэгэхээр энэ дээр бол нөгөө анханаас нь энийг зэгслээ явуул хохирол нь бага байх юм шүү гэдэг дээр бас анхаарал авч хэлмээр санагддаг. Тааста хамгийн чухал асуудлыг
хөндлөө тэгээд ингэж одоо гаргаж хэлж байгаад нь үнэхээр их талархаж байна. Хамгийн хүнд өвчин бол урам хугарах шүү дээ, тийм ээ. Сэтгэлээр, итгэлээр, зүтгэлээр урам хугарах. Тэгэхээр эцэг эхчүүд бид нар санаатаа санаандгүй тэр өөрсдийнхөө хүсэж мөрөөдсөн оноогоо авахлах гад хичээсэн хичээлтэд нь заавал үр дүн гаргаж 30 40 оноог нь авахлах гад хүүхдийг санаатаа санаандгүй гинтэгэд байдаг. Би ч одоо бас ер нь жоохон маш их шахдаг төрлийн хүн. Тэгээ таныг надад бүр хандаад хэлсэнд маш их баярлалаа. Би одоо томьёо 5 сарын 26-нд оноочин гарсан. За амралтын өдөр таарчлаа. Өнөөдөр одоо би одоо яг өнөөдөр ингээд нөгөө оноо хариуг нь сонсондоо гэдэг ингээд бүр догтлол дүүрэн сууж байгаа. Тэгээд өөрийнхөө хүссэнд юм уу нөгөө хичээсэн зүтгэлтэй хүрээгүй оноог нь сонсчод хүүгээ ямар нэг үгээр одоо би илэрхийлэх байсан баг. Тэрэн дээр та надад асар том ухааныг өгсөнд маш их баярлалаа. Тэгээд эцэгчүүд бид нар чинь хайрлаж байгаа нь хайрна гэд хүүхдүүдийнхээ урам таны хэлж байгаагаар тэр цаашдаа одоо хүн болж бойжих тэр хамгийн нарийн нандин судал суугуудыг энэ хүндөөд идэг шүү гэдгийг сануулсанд маш их баярлалаа. Тэгээ тантайгаа олон сарын дараа дахиад ярихад үнэхээр сайхан байлаа. Хайр дөрөн хийж бүтээсэн одоо ариун их ажил үйлс бүтээлтэй аз жаргалын дансандаа хязгааргүй хайртай ийм сайхан хамт олныг бүрдүүлсэн түүнийг алтан гурвалжингаа бариад ингэж сууж байгаа бүтээлч багштайгаа уулзахад үнэхээр их сайхан байлаа. Тэгээд аав ээж хоёрын хайраар бүрэн цэнэглэгдээд тэр ундарсан өөрийгөө олж танин барьсан хайраараа олон олон шавнарынхаа итгэл сэтгэл галыг нь бадрааж яваа олонсуу багштай Эрка багштай, Эрдэнэ сүрэн багштай, гурван нэрээр нь гуруулан гарна алдраар нь доо тий. Тэгээд таныхаа цаашдын хүсэж мөрөөдөж зорж биелүүлэх ажил үйлсэд нь тэгш дүүрэн сайхан бүхнийг олон олон эцэг эхчүүдээ олон олон монголчуудынхаа өмнөөс нүүдэлч дэмслэгтийнхаа хамт олонны өмнөөс болон өөрөөсөө гэр бүлээсээ тэгшүүлье. За баярлалаа. Танд гэсэн талархлаа. Тэгээ сайхан ийм цуврал уулзалт хийж байгаа нь маш гайхалтай байна. Тэгээд би одоо эхний уулзалт, хоёр дахь уулзалт, гурав дахь уулзлаа бүр ингээд ихсаад үзмээр санагдлаа. Их өөрчлөлтүүд их гарсан нь тодорхой. Тэгээд маш сайхан дотн санагдчихээн. Сайхан ярилцлага хийдэг танд маш их баярлалаа. Уудалсан ярил нэг. Яг одоо ч гэсэндээ би ингээд уулзаад тантай ингээд таны асуултын дагуу өөрөө ингээд уудлаад ярьж байхтай хүртэл энэ жилийнхээ хийсэн ажлын үн цэнийг илүү ингэж таашааж харж байна. Дээр нь одоо хамтран ажилласан багш нартай илүү их ингэж талархсан мэдрэмжийг мэдэрч байна. Тэгэхээр энэ мэдрэмжийг одоо бас та ингээд хөглөөд ундраад ингээд гаргаад ирж байгаа нь маш гайхалтай. Танд үнэхээр их талархаж явдаг шүү. Баярлалаа. За маш их баярлалаа. Оройг сайхан өнгөрөөгөөрэй. Сайхан амраарай.